байдаг Орхон цогцлбор сургуулийн Монгол хэл уран зохиолын багш. Бидний үйл ажиллагаа бас нэг өөр нэг нэгнээсээ ялгаа биш. Монголын тамирчин таарсан марсан ингээл телевизээр ярьж сонсчод одоо харчлаа. Би нөлөө Москвадаас харж ирсэн. Москва жоохон тийм байхад хүний хэрэг биш юм шүү дээ. Морог төрөг хэрэг 1970 онд миний аав хэлсэн үг. Манай тэгэл хоош. Ингээл нэг 9 орн байсан. Манай нэвтрүүлгийг хүлээж авч үзсэн. Социалист системийн орнууд зүгээр аяад онд хамт аваад явах байхад тэр цагаан цэгүүдийг хүлээж аваасаа гэж боддог. Эсвэл энэ зүгээр шинжлэх Сайн байцгаана үзэгчдээ та бүхэнд орой минь төргий. Эрдэнэ телевизийн уран бүтээлчдээс үзэгч та бүхэндээ зориулан бэлтгэж хүргэдэг сэтгэлээ нэй. Чин сэтгэлийн ярилцлагын энэ удаагийн дугаар эхэлж байна. Тэгэхээр энэ удаагийн дугаарт оролцохоор хүрэлцэн ирсэн эрхэм хүндтэй төснийг үзэгч та бүхэндээ танилцуулъя. Монголын хүний нөөцийн аудитор Батин Матгэрэл. Сайн байна уу та? Сайн байна уу? Сайн явж байна уу? Сайн явж байна. Сайхан үйлчж байна уу? Сайхан үйлчж. Манай Эрдэнэ дотоод өмнө нь бас ирж исэн бах, магадгүй дайран өнгөрч исэн бах. Энэ удаа ирэхэд ямар сэтгэл төрж байна? Мэдээж аялал гэдэг бол амьдралыг бас ад жаргалтай болгодог нэг зүйл. Эрдэнэ тод ирэхэд бас байдгаараа тийм ээ илүү хүмүүсүүд нь ад жаргалтай болцсон юм шиг санагддаг. Тийм учраас Эрдэнэ тодын хүмүүсүүд л одоо яг оны сүүл болоод тэр хаач ицсэн тийм ээ одоо дуу хууртай сайхан байцгаана. Би нэвтрүүлэгтээ орж байгаа зочин болгоноор манай Эрдэнэ дотыг магтаасай гэж хүсдэг байхгүй юу? Ер нь ямар сэтгэл төрдөг Эрдэнэт? Эрдэнэт гэдэг одоо яг ч бага насны дурсамж. Хэвдэл яг тэр социалист үеийн тэр нэг үгдийг даадаг тийм ээ хүн чанар байдаг. Одоо энэ илгээлтийн эзэс гэж ярьдаг тийм ээ. Тухайн үед энэ Эрдэнэ тот маань их 1974 онд байгуулагдсан мэт юм лээ. Тэгээд тэнд ирсэн тэр залуучуудад хүсэл тэмүүлэлтэй шинэ хот тийм ээ. Тэгээд дээрэс нь социализмын үеийн яг тэр одоо үнэт зүйл үлдсэн юм шиг надад санагддаг. Их баярлалаа. Монголын хүний нөөцийн аудитор гэдэг энэ одоо цолуу албан тушаал уу? За энэ бол эрдмийн цол гэж хэлж болно. Тэгэхээр аудитор гэдэг маань өөрөө манай Монголд бол ер нь эдийн засгийн санхүүгийн аудитор гэдэг юм уу тийм ээ төр засгийн одод яг тийм ярьдаг. Манай хүний нөөцийн одоо энэ шийдлэх ухаанд бол одоо тамирчнаар ярих юм бол төв дэлхийн авраг гэдэгтэй яг адилхан тийм ээ тухайн салбарынхаа мастер гэж ойлгож байна. Хүний нөөцийн аудитор бол одоо сурч суралцчээд шалгалт өгчээж яг зэрэг дэв авдаг ийм онцлогтой одоо ийм мэрэгжлийн зэрэг цол байна. Тэр өнөөдөр таныг бас зочноор урьсан учир нь за одоогоос нэг 3 жил орчмын өмнө болоо да Монголын үндэсний телевизээр Монгол брендийн тухай ярьж ирснийг би их сайн сандیں۔ Тэр тухай ярилцах гэж таныг урьсан. Монгол брэнд гэж яг юу вэ? За Монголын үндэсний брендийн зөвлөл гэдэг ийм байгууллагыг 2017 онд Монгол улсын ерөнхий сайдын дэргэд бид нэр байгуулж ийлээ. Тэгээ үндэсний брэнд гэхээр Монголын ард түмэн юу гэж ойлгодог гэхээр бараа бүтээгдэхүүн гэж ойлгодог. Гэтэл үндэсний брэнд гэдэг нь тэр тухайн үндэстэн ястан одоо тэр улс үндэстний тийм ээ дэлхий дээр байгаа 202 улсаас ялгагдах тийм ээ өөрийн тэр өв соёл тэг үнэт зэт зүйлээ дардас тавих, тамгалах гэсэн утгатай үгийг үндэсний брэнд гэж ойлгож байна. Монгол орны газар бүхэнд намрын дунд сард бар гэд нэг юм ярьдаг, барын найр хийх гэж нэг гой баяр болдог. Тэр бол брэнд үү? Тэгэлгүй яг барлах. Тэр л өөрийнхөө бид нар онцлогийг мэдрүүлдэг тэр сэтгэл гэдэг юм уу. Тэр хамгийн анхны тэр хүмүүсүүд ямар нэгэн үнэт зэт зүйлийг мэдрэхэд сэтгэл нь огшдогтой адилхан барлах гэдэг бол яг бас нөгөө талдаа тамгалах, дардас дарах, барлах гэдэг бол яг л үндэсний брэнд гэж ойлгож бас болох юм байна. Яг тэгэд одоо зөвхөн хувь хүн таны хувьд Монгол брэнд нь яг юу юм? Бидний өв соёл, өвөг дээдсийн минь бидэд үлдээсэн үнэт зэт зүйл тийм ээ, итгэл үнэмшил. Бид нар энэ 202 улс орн дундаас юугаараа ялгаатай юм?
дэлхийн хүмүүсүүдийг бид нар юугаараа татах хэвтэй юм тийм ээ. Бид нар хорвоо ертөнцийн амьдраад явж байхдаа өнөөдөр юугаар ялгах магадгүй бид нар Америк шиг болчих болно л да тийм ээ. Сингапур улс шиг болж болно. За магадгүй бид нар одоо энэ Солонгосын кинонуудыг үздэг бүгдээрээ Солонгос шиг болж байна. Тэгвэл бид нар юугаар ялгах юм бэ? Бидний бусдаас ялгагдах онцлог бол эх орныхоо төлөөх тийм ээ. Энэ 2000 гаруй жил бид нар одоо улс үндэстнээ тийм ээ тунхаглан ирсэн энэ үнэт зэв зүйлийг тийм ээ бид нар ирээдүйд бусдад мэдрүүлэх тийм сэтгэлдэлтэй тийм өндөр сэтгэл төрүүлэх тийм л үүрэгтэй хүмүүс байдаг учраас энэ бол өдөөсөө Монгол хүнийхээ өөрийнхөө бид нар үнэт зэв зүйлийг мартаж болохгүй тийм ээ. Өмнөх сургаал түүхээ мэдэх ёстой. Тэгжээж бид нар сая жилийн дараа миний Монголын ард түмэн тийм ээ одоо үр хөвгт минь үлдэхэд тэрийг бид нар өнөөдрийн бид нар тэдэрт өвлүүлж үлдэх ийм төгс үеийг бид нар одоо үндэсний брэнд гэж нэрлэдэг байгаа. Та сая одоо Америк шиг гэдэг юм уу Сингапур шиг болж болно боломжтой л гэсэн үг юм байна те. Тэрнээс болохгүй гэсэн үг юм уу? За ер нь Монгол улсын хувьд бол энэ дэлхийн 202 улс орноос бид нар Сингапур улс шиг болчихё л да тийм ээ. Угсаа Солонгос шиг Америк шиг болыг хэлдэг. Тэгвэл бусад улс орнууд тийш ирэх шаардлага байхгүй. Манай Монгол улс руу тэмүүлэх шаардлага байхгүй, шалтгаанч байхгүй. Бид нар хин нэгний дуурайх юм бол тийм ээ. Ер нь амьдралд 2 дугаар байр гэж байдаггүй тийм ээ. Дандаа 1 дугаар байр байх хэрэгтэй. Тэгвэл бид нар тэр бусад улс орнуудын хүмүүсүүдийг Америк шиг болчвол яг эхний хувьяасаа дараагийн 2 дахь бар ямар нэг юмар дутмаг байдагтай адилхан бид нар бусдыг татах ямар ч тийм онцлог зүйл байхгүй болсон гэсэн үг. Тэгэхээр миний Монгол улс бол Америк шиг ч юм уу, Сингапур шиг ч юм уу, Солонгос шиг битгий боловсон гэж би боддог. Яг л бидэрт тэдэрт байхгүй зүйл, тэдэрт байхгүй өвсөйл, тэднийг өнөөдөр гайхшруулах тэр болгон биднэрт өвгдээц мэн үлдээсэн байдаг. Тэгвэл яагаад өнөөдөр бас тийм болж болохгүй байгаа? Хэрвээ өвгдээц үлдээсэн байгаад байгаа юм бол яагаад болохгүй? Би бол Монгол төмнийг Тэнгэрийн заяатай гэж боддог тийм ээ. Бид нар бүгд л тэгж боддог тийм. Өөрсдөө бид нар манай дээр судалгаан дээр ч гэсэн гарсан байдаг. Монголын бараг 90 гаруй хувь нь өөрсдөө морь унсан Чингис хаан гэж боддог гэж. Тийм ээ бид нар бол Чингис хаан тийм ээ. Тэр Чингис хаан гэдэг бол хүн. Гэтэл тэр хүний тэр мөн чанар, шин чанар тийм ээ. Тэр дээд чанар тэр бүх 7 төрлийн чанарт бол Монгол хүний тийм ээ бүх уур ухаан шингэсэн байгаа. Хүн болгон тийм болохыг мөрөөдөж байгаа бид нар. Гэхдээ харамсалтай манай Монгол өнөөдөр яагаад гэмээ үнэтсэн зүйлээ ойлгохгүй байгаа учраас Монголын ард түмэн өнөөдөр агуу мөртлөө, агуу гентэй мөртлөө нэг юм дөрөөтлийн үе гэх юм уу да тий. Нийгэмд нэг юм дөрвөн цикл байдаг юм байна. Агуу хүмүүс сайн сайхан нийгмийг бүтээдэг юм байна. Сайн сайхан нийгмээс арчаагүй хүмүүс тийм ээ сул дорой хүмүүс бий болдог. Сул дорой хүмүүс өнөөдөр тийм ээ одоо муу мухай нийгмийг бий болгоод муу мухай нийгэм дундаас ухаатангүй төрдөм юм. Энэ бол өдөөсөө амьдралын хорвоо ертөнцийн цикл гэж одоо түүхэнд бичээстэй. Тэгвэл бид нар өнөөдөр дор дорноод гутаж яваа тийм ээ. Монгол хүн гэж одоо хэвээ ухаантай юм бол баян багч айдсан гэмээр тийм ээ. Тэр их том үндэсний гэдэг юм уу тэр том агуу хүмүүсүүдийн үр сад бижид өнөөдөр бид нар дэлхийд хэр танигдсан. Дэлхий бидний өндөр хэр тоож байгаа тийм ээ. Заримдаа гутрах үе бид нар байдаг. Гэтэл энийг эргээд бодоход бид нар зүгээр нэг унтцсан гэх юм уу. Тийм ээ яг юм жоохон одоо дөрөөтлийн үед бид нар байгаач энэ бид нар гутраад тийм ээ тэр чигээр өнөөдөр одоо амьдралаа зогсоож болохгүй тийм нар мандгаараа мандна маргааш гэдэг юм би бидний үр үлдэж төрмөн мөнх бай гэж тийм ээ өвөг дээдсээ сургаал байгаа. Тэгвэл энэ сэтгэл бодлолтой байхгүйгээр харин энэ дундаас бид нар тэр өвөг дээдсээ сургаалын тэр нууцуудыг тайлах, кодлох тийм ээ тэргээрээ өнөөдөр өөрөө өөртөө огшоож нүдэндээ цогтой нүүрэнтэй галтай монголчууд байж ич бидний ирээдүйн үр хүүхдүүд маань ихтгэл төгс амьдрах гэж би ойлгодог. Энийг хэн хийх вэ? Бид хийн. Бид гэдэг нь брендийн зөвлөө. Үгүй энд байгаа Монгол улсын иргэн гэж өөрийгөө бодож байгаа тийм ээ хүн байгаа бол Монгол хүн гэж өөрийгөө одоо нэрлэдэг бол тэр хүн болгон өнөөдөр өөрөө дор дорноо тэр сэтгэлийнхэн галыг хасах хэрэгтэй. Өнөөдөр та бидний өнөөдөр сайн сайхан явах өгөөл өөртөө ихтэй явах гэдгийг энэ 76 гишүүн шийдэхгүй тийм ээ. Аскул ямар нэгэн нийгмийн халамж шийдэхгүй байхгүй. Та өнөөдөр өөртөө ихтэй хажуудаа байгаа хүнээ хүндэтгээд хүлээн зөвшөөрөөд тийм ээ. Би бинийгээ хайрлаад хүндэтгээд явах юм бол хажуугаар эргэж байгаа хүмүүс сайн сайхан дандаа ингэж одоо би биндээ яаж идэг нөлөөлж идэг тийм ээ. Одоо би Эрдэнэ татад ингээд годамжаар ингээд явж байхад хэрвээ 2 хүн зодтолж байгаа бол надад магадгүй анх удаа Эрдэнэ татад ирэх юм бол муухай сэтгэл төрнөд. Би боцохдоо Эрдэнэтийн чинь муухай юм билээ шүү дээ. Хоорондоо би бинтэйгээ тийм ээ муудалцдаг, хараадаг, зүгтдэг муухай хүмүүсүүд юм билээ гэж бодно. Тэр магадгүй гадаад үнд гэсэн тийм. Яг тэр анхны сэтгэл нэг л удаа байдаг байхгүй. Хэрвээ та өнөөдөр чин сэтгэлээсээ гэр бүлээ хүндэтгээд, найз нөхдөд хүндэтгээд тийм ээ. Би бинтээ чин сэтгэлээсээ ингэж хандж байгаа юм бол хажууд байгаа дэргэд байгаа хүмүүс зүгээр зөрөөд өнгөрөхдөө Эрдэнэтийн чи ямар сайхан тийм ээ.
За энэ дээр нэг Эрдэнэтийнхний тухай би одоо юу гэдэг Улаанбаатар хотоосоо би одоо орж ирээд яг надад нэг л юм таалагддээ. Хүн алхаа явж хахад тэр улаан ногоон гэл ассан асаагүй явж байгаа хүнийг заавал гаргадаг юм билээ. Би тэрийг яаж бичсэн гэхээр тэрийг надад хэн ч хэлээгүйсэн л та. Эхлээд би нэг ингээд машинтай яж явахдаа ингээд улаан гэрэл яал одоо би гээд байсан чи тэр Эрдэнэтийн хүн надад муу хаардаг байхгүй. Тэгээ би гайхаад нөгөө гэрэл мөрөл нассан байгаад яагаад гэж юм гэсэн чинь манай Эрдэнэтийн нэг найз байна. Гэхдээ манай Эрдэнэтийн айгуу сонин штэ ингээд хүн гарах юм бол заавал гаргаж өгдөг. Тэгээ би тэрийг Улаанбаатар хотоочод ярьжсэн байхгүй. Вау Эрдэнэтэд бас тийм соёл байд юм билээ штэ тийм ээ. Бид нар чи өдөөсөө бие бинийгаа дайрчихгалтай ногоон гэрлэр бол гардаг. А улаанаар бол өстой бараг хажуугаар дайрчгаашгаа бид нар явдаг. Ер нь Улаанбаатарчууд бид нар нэг одоо ийм юм ихчсэн тийм ээ. Бусдаасаа буй дэрэгдээсээ сурах хэрэгтэй юм байна гэдэг шиг. Энэ бол надад айгуу сайхан сэтгэл төрүүлдэг. Одоо би машинтайгаа Эрдэнэт хотод ирэхээр заавал би зогсдог тийм ээ. Хүн гарахыг хүлээдэг гэдэг. Тэр улаан гэрэл ассан байна, ногоон гэрэл ассан байна гэдэг надад. Тэгэхээр энэ маань өөрөө эерэг зүйлийн нөлөөлөл гэдэг зүйл маань эндээс эхэлдэг. Тэгэхээр бид нар энэ өөрчлөлтийг хэн эхлэн гэхээр бид өөрсдөө байхгүй. Танаас эхлэн, надаас эхлэн, миний үр хүүхдүүд бидний ад жаргалтай амьдрал гэж байдаггүй. Ад жаргалтай мөчүүд гэж байдаг тийм ээ. Тэгэхээр энэ мөчийн төлөө бид нар яах ёстой. Энэ богинохон заяасан амьдралдаа мөч болгоноо бид нар ад жаргалтай байлгах ёстой. Та бит хоёр өөр бусад хүмүүстэй нийлээд ингээд энэ шинжилт гэдэг юм уу, өөрчлөлт гэдэг юм уу, энэ сайн сайхан үр дагаврыг бий болгох, төрүүлэх ажлыг хийх нэ дээ. Яаж хийх вэ? Юунаас эхлэх вэ? За сүүлийн үед бид нар харилцаа хандлага ёс зүй гэдэг юм хэлээд байгаа тийм ээ. Ёс зүй гэж юу, ёс суртахуун гэж юу гэл. Үнэхээр бид нар үе үеэрээ тийм ээ өөр 70 оныхон өөр, 80 оныхон өөр тийм ээ. Магадгүй 70 оны хүмүүс, өгөө 60 70 оны хүмүүсүүд бидний хувьд мэс чанар гэж юм байсан юм а тийм ээ. Та нар яагаад өнөөдөр ийм байна вэ гэж халгалдаг. Тэгвэл 80 оныхны өнцөг ондоо, 90 оныхны ондоо, 2000 оныхны ондоо. Тэгэхээр бид нар өнөөдөр өөрсдөө чи буруу тийм ээ. Чамаас л болж байгаа гэдэг шалтак хайхаасаа илүү буруу гэхгүй өөр гэж харах хэрэгтэй. Тийм ээ. Өөр ертөнцийг, өөр залууч яагаад бид нар өнгөрсөн үеэ санагалцалгүй л яах вэ? Гэтэл өнөөдөр хорвоо ертөнд маш богино хугацаанд өөрчлөгдөж байна. Одоо 5 жилийн дараа бидний ямар амьдрал хүлээх бид хэлж таашгүй байна. Тэгэх юм бол энэ өөрчлөлтөнд өнөөдөр та 70-тай байна уу, 80-тай байна хамаахгүй. Сэтгэл зүгээр бэлэн байх хэрэгтэй тийм ээ. 20 жилийн өмнө бид нар уцаар яриа л тий. Айсгууд ингээд дэлхийг гартаа атгах гэж утас гарч ирнэ гэж мэдсэн үү? Битгэхгүй л хэлсэн шүү дээ. Гэтэл бид нар гартаа бид нар дэлхийг атгасан биш. Дэлхий гэдэг нэг хэдэн сошиалд байдаг том тийм ээ компаниудын тийм ээ ийм сошиал ертөнцийн бид нар боол болчихсон сууч байна. Оюуны боол, сэтгэлгээний одоо шоронд орсон тий. Тэр эндээс бид нар энэ сошиал ертөнцид яаж би өөрийгөө тийм ээ зөв авч явах вэ? Энэ мэдээлэл нэртэй энэ хогон дундаас мэдлэг гэдэг зүйлийг би яаж олж тийм ээ одоо энэ богинохон заягдсан одоо хугацаанд бид нар зөв мэдлэгээ олж явах вэ? Бид нар өнөөдөр Монгол хүн болж төрснөөр хязгааргүй цаг хугацаанд хязгаартай цаг хугацаанд хязгааргүй өсөлт мөрөөдлөө биелүүлэх гэж ирсэн байхгүй. 100 наслахгүй шүү дээ. Тэгвэл бид нар яах юм? Энэ чигээр яваад дуусъя гэж бодох уу? Үгүй. Би өөрөөсөө болон эрийг хажуудаа байгаа хүмүүсүүдэд нэг сайхан үгийг чсэн өрөөлийг талбайд ингээд явах юм бол миний амьдрал тийм ээ өдөр болгон өөрчлөгдөж өдөр болгон тийм ээ сайн зүйл эхлэх болно. Тэгэхээр хүн итгэх ёстой тийм ээ. Өөрийнхөө амьдарч байгаад итгэх. Хин нэг надад бурхнаас ч юм эсвэл хин нэг миний амьдралыг өөрчлөн гэдэг бол энэ арчаагүй бөгөөд тийм ээ. Өөрийнхөө амьдралын төлөө юу ч хийхийг хүсэхгүй байгаа хүмүүсийн одоо төрөх юм болов гэж бодож байна. Та аль нутг вэ? За би бол Улаанбаатар хотын хүн. Гэхдээ гадаад би 20 гаруй жил ажиллаж амьдарч байгаад ирсэн. Тэгээд Монголдо би ирээд нутаг устаа байх хэрэгтэй юм гэж бодсон. Яа тэгэхээр миний аав тийм ээ бас одоо хөдөө орон нутагт ажиллаж амьдардаг. Миний ээж ч гэсэн Улаанбаатар хэд ижсэн дээд одоо өвөг дээдс маань бас л хөдөө орон нутгаас орж ирсэн. Бид бол нүүдэлчин угшилтай сууринтай одоо ийм ард түмэн болсон. Аль хэдийн гартын бид 380 жил тийм ээ ийм суурин амьдардаг. Би бол ирлиз гэж боддог өөрийгөө. Юу гэхээр Төв аймаг Архангай ирлиз гэж боддог. Би ээжийнх нь нутгийг хаймааргүй санагддаг тийм. Улаанбаатар гэдэг Улаанбаатар гэдэг нэг талдаа бид нар эргээд бодоход нэрээд бид нар нутаг усныхаа онцлогийг тийм ээ өвөг дээдсийнхаа яаж аж төрж ирснийг бид нар судлах хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр миний аав бол Төв аймгийн хүн, ээж маань Архангай хүн. Би бол Улаанбаатар хотын хүн. Гэхдээ би аль нутгархах гэдэг энэ үзэл миний хувьд бол их сонин гаргалгаатай санагддаг л да. Надад 20 жил амьдарч байгаад Монголдо ороод ирэхэд надад муухай санагдчихсан. Яагаад ингээд нутаг усаараа те давж ялгаараа ингээд те хуваагдаад байдгийг юун сайхан байгаа юм бэ гэж бод. Яагаад гадаад байгаа монголчууд нэг л авахтай
Монгол гэдэг л нэртэй бид нар. Та өөр хангай аймаг уу, Увс уу тийм ээ? Аюул ердөөс амахгүй. Гэтэл би зүгээр бодоод ягаад би Төв аймаг Архангайг заавал хэлэх ёстой юм бэ гэж би одоо сүүлийн хэдэн жил бодсон гэхээр би тэнцээ ажиллаж амьдарч байсан өвөг дээдсийнхаа тийм ээ? Тэр нандин онгон тагшин тэр өв соёлыг би мэдхийн тулд тэд нар руугаа тэмүүлэх ёстой. Мэдэх ёстой тийм ээ? Тэр нутагт мань хэрвээ магадгүй өвөг дээдсийн минь нэрийг гэдэг юм уу эсвэл нутаг усны минь онгон тагшин байдлыг тийм ээ хүмүүс буруу ташаа ярих юм бол бишээ Архангай чинь тийм байд. Миний имээ тэгэж ярьж исэн. Бишээ Төв аймаг чинь тийм байдин гэдэг тэр зөв ойлголтыг бид төрүүлэхийн тулд нутаг ус ярих хэрэгтэй юм шиг. Бусад үеэр бид нар нэг л үндэстэй монголчууд гэдгээрээ бид нар хамтдаа бие бинийгаа дэмжиж тийм ээ хайрлаад хүндэтгээд хүлээн зөвшөөрөд явах хэрэгтэй юм болов уу гэж боддог. Аав ээж нь юу хийдэг вэ? За миний аав бол дархан хүн. Тийм цэргийн хүн л дээ. Гэхдээ Монголын түүхэн маш олон кинонууд мантахад цэцэн атнаас болоод маш олон кинонуудад ерөнхийд дархан хийсэн хүн байдаг. Тэгээд тэргүүрээ би бол бахархдаг тийм ээ. Миний аавын одоо том ах нь болохоор Арнаан гүрсгэх зураач хүн байдаг тийм ээ. Дээр үеийн тоншил сэтгүүдийн зураач, ерөнхий зураач байсан. Түүний хүүхэд нь болохоор одоо Булган аймгийн тийм ээ. Одоо Дорд самбууг найруулж байсан. За миний ээжийн талд бол Архангай хүмүүс. Миний одоо ээжийн маань ээж одоо 90 настай. Одоо багш хүн тийм ээ, ардын багш хүн. 90 настай өнөөдөр бүжиглээд тийм ээ ингээд өөртөө өдөр болгон дасгал хийгээд маш сайхан ажиллаж амьдраад явж байна. За миний өвөө бол Усан Дамбын Хуушаан гэж хүн байдаг. Манай өвөө бол одоо дипломатч, зохиолч хүн байдаг тийм ээ. За өвөгийн маань дүү бас зохиолч хүн байдаг тийм ээ. Усан Дамбын Дашнам гэдэг. Тэгээ би хоёр талаас айл талаас урлаг уран сайхан утга уран зохиолч гэдэг юм уу. Хүү ер нь төрсөн өвгдээсээ эрт мэдчихээж тийм ээ. Тэднийхээ хийж одоо үлдээсэн зөвлөлийн үргэлжлэлийн заавал хийх хэрэгтэй юм болов уу гэж бодоод одоо яг тэр утгаараа би энэ хүний нөөцийн аудитор гэдэг бол хүнийг шалгадаг хяндаг хүн бол биш. Энэ бол ард түмнийг синхруулдаг тийм ээ. Төрийн би үндэсний брэнд гэж ярьсан. Үндэсний брэнд гэдэг бол язгуур мөн чанараа бид нар тодруулсан тийм ээ. Ерөнхий сайдын дэрэгт. Тэр язгуур мөн чанарыг чинь бид нар Монгол улсынхаа хааж байсан соён гэгэрүүлэх ийм том хүмүүсэд л одоо зүтгэж явж байна тийм ээ. Чадлынхаа ярээр тийм хөдөө орноттой байхдаа би маш олон залуучуудад төрийн албаа хаагчдад тийм ээ. Таалсан болгондоо Монгол хүний язгуур мөн чанар бол үүн дээр оршдог тийм ээ. Орчин цагт бид нар чадварлаг Монгол хүн бэж ич тийм ээ. Өнөөдөр дэлхийн түвшинд бид нар ажиллаж амьдрах юмаа гэдэг ийм л одоо оюуныхаа одоо үрийг суулгаад гээ ажиллаж амьдраад явж байна да. Та жамын тухай юу гэж боддог вэ? Жам. Амьдралын жам. Жамын тухай юу гэж боддог? Амьдралын одоо жам гэдэг бол үнэхээр тогтцсон зүйл бол биш. Миний бодлоор. Одоо дээр үеийн одоо судруудаас бид нар маш их судалгаа хийдэг л дээ. Би ер нь хийн, яах гэж би энэ хорвоо ертөнцид төрсөн. Монгол хүн гэж юм болоо. Чингис хаанаар би өнөөдөр бахархаад өнгөрсөндөө л би эргэж хараад авах уу те. Тэгвэл өнөөдрийн бид хийн. Мянган жилийн дараах монголчууд намайг юу гэж хэлэх юм бол гэдэг ийм бодол өөр ирэхгүй төрдөг. За жам ёс гэдэг бол бидний Монгол хүний бол тийм ээ зайлшгүй мөрдөх ёстой зүйл гэдэг юм бэл. Монгол хүний доор хууль дээр нь ёс байдаг гэж ярьд юм бэл. Тэгэхээр энэ ёс гэдэг маань өөрөө юу гэхээр зэрэг байгалийн зүй тогтол тийм ээ. Өнөөдөр энэ хорвоо ертөнд чи эргэлдэж байгаа. Тэгвэл энэ жам гэдэг маань өөрөө юу гэхээр зэрэг би үнэхээр энэ хорвоо ертөнд дээр тийм ээ одоо Монгол хүн бол төрсөн юм бол тэр дундаа бид нар одоо энэ өв соёлыг өргөжлүүлэх юм бол эхлээд бид нар жам тэр ёс тийм ээ дэг жайгийг суралцчаад үгдийг даадаг болчоод тийм ээ тэр Монгол хүний хараа талбайна гэж ярьдаг тийм ээ хараатай байна гэдэг маань өөрөө юу гэхээр зэрэг дээр үеийн судартал манай монголчууд бол 60-аар талбайдаг байсан гэж. 360 жилээр тийм ээ 1080 жилээр энэ зүү тогтлыг өнөөдөр тийм ээ Монголын ард түмэн бол одоо судлаад үр хөвгтүүдтэй одоо тэр үгдгийн үлгэрээр гэдэг юм уу тийм ээ туйлсаар хүргэдэг гэсэн гэж. Тэгэхээр миний бодлоор өнөөдөр бид нар тэр жам ёсыг суралцахын тулд маш олон юм унших хэрэгтэй. Бие биенийгээ ярилцах хэрэгтэй тийм ээ. Сайн үгийг бид нар түгээжж энэ дундаас бидний монголчууд сэхэрлээ авч тийм ээ тэр жам гэдэг зүйл, амьдралын тэр зүй тогтол гэдэг зүйлийг ойлгоход бидний потенциал бол маш богино хугацаанд бол сэргэх юм бил. Жамаараа буцахын тухайд. За мэдээж амьдрал бид нар үнэн гэж зүйл гэж бид нар ярьдаг тийм үнэн гэж юу вэ? Би өөрөө бас нөгөө үг талбах дуртай. Тэгээ миний хувьд болохоор үнэн гэдэг маань надад таалагдсан худал юм болов уу гэж бодоод би үнэн гэдэг нь надад таалагдсан худал гэж хэлдэг. Гэтэл Монголын эртний сургаалуудад болохоор зэрэг үнэн гэж хорвоогийнх тийм ээ шудраг гэж хүний хүмүүнийх гэж ярьд юм бэл.
А гэхдээ хүн өнөөдөр шудраг амьдрахын тулд хорвоо дээр 2 хүн үнэн байдаг те төрхөн үнэн, хөхн үнэн. Бид өнөөдөр 200 наслахгүй 500 наслахгүй байхгүй. Хязгаартай цаг хугацаанд бид нар хязгааргүй өсөлт мөрөөдлийг биелүүлэхийн тулд тийм ээ зөв амьдрах хэрэгтэй. Зөв гэж юу юм? Буруу гэж юу юм тийм ээ? Тэгвэл болно л та дураараа бид нар амьдрч болно тийм үү? Өнөөдөр ардсан нийгэм бий болоод за өнөөдөр миний ирэх гэж байгаа, хүний ирэх гэж байгаа. Би дураараа хинтээ ч юу гэж ирсэн яах вэ гэж бид нар боддог. А гэтэл бид нар өрмөн үлдэн штэ тийм ээ. Би өнөөдөр нэг удаа настаад өнгөлөхөд энэ хүн өнөөдөр дув дураараас ирэхээр өнөөдөр амьдарч исэн юм а гэхээсээ илүүтэй энэ хүн бусдад ямар нөлөөтэй байсан бэ тийм ээ. Сайн үйлс хийснээр нь тэдний амьдрал нь өнөөдөр дараагийнхаа үедээ тийм ээ үр хүүхдэд нь хувь тавилан болно байдаг юм байна. Тэгэхээр хүн өөртөө нөгөө хайртай буюу үр хүүхдэдтэй маш хайртай учраас энэ зөв явж ээж тэр хүнд миний үр хүүхдүүдийн заяа тавилан тэгш тийм ээ. Би заяа тавилангаа үр хүүхдүүдэд миний тал шиг амьдрал хийж өсөхгүй байхгүй. Тэгэхээр хүн өнөөдөр зөв явснараа би үр хүүхдэд зөв үлгэрснээрээ тийм ээ. Тэр амьдрал би энэ хорвоогоос халихтаа ядаж өөртөө тийм ээ хоосон амьдраагүй үнэт зэн зүйлээ үр хүүхдүүдэд үлгэрлүүлээд а тэрийгээ би өнөөдөр дэлгэрч байгааг нь би амжиж хараад хүүх хэрэгтэй л байхгүй. Тэгэхээр би амьдралын энэ богинохон хугацаанд бид нар утга учиртай ажиллаж амьдраад а тэр зөв гэдэг зүйлийг тийм ээ үү олон хүмүүс тийм ээ өөрөөрөө үлгэрлэж бусдад нөлөөлөх хэрэгтэй болов уу гэж боддог. Та ч арай 2 үнэнд итгэдэг юм. Би бол нэг л үнэнд итгэдэг шүү дээ. Төрөхгүй ч байж магадгүй. Төрсөн бол өгөх нь. Төрөхгүй байж бас магадгүй. За тэр яг Монгол хүн эрт хэдүүгээсээ их ухаантай оюун тарих сэргхэн аж төрж иржээ. Гэтэл өнөөдрийн бидний цагт бидний энэ оршин байгаа энэ цагт нэгэн нийгэмд амьдарч байгаа монголчууд ухаангүй болцсон юм уу гэхээр зэрэг их ухаантай юм шиг байгаа юм. Дэлхийн оюун ухааны академиас одоо Монголоос өөр газар ордгоо юм уу хаашаа ингээд одоо бүх шагналыг авчих юм тийм ээ. Ухаантнууд хайчив. Яагаад улс хөгжихгүй байна? За ухаантнууд хайчив бол нэрээ үнэхээр тааж өөрөөс асуудаг бид нар өөрөөсөө асуудаг өдөр болгон бид нар өөрөөсөө асуудаг юм. Нөгөө тийм ухаантай юм бол баян багч хайц гэж баг бид нар өөрөөсөө тавламаар. Түрүүний би хэлсэн ингээд 4 циклээр манай Монгол одоо юу гэдгийг нийгэм өөрчлөгдөж явт юм бэ гэж түүхэн тэмдэглэгдсэн байна. Бид өнөөдөр гутраад Монголоо хаяад явахыг хүсэж байна. Мянган залуучууд гадаад руу гарч ийн дөрвж чинь боолын өнөөдөр ажлыг хийж чинь тийм ээ. Хүн гадаадад гарна тийм сайхан зүйл биш тийм ээ. Тэнд нутаг усаа санана, эцэг ихээ санана, үр хүүхдээ санана. Хүний нутагт тийм ээ, хүний газар тийм ээ. Өндөр өөрөөхөө байж чадахгүй. Тэр сэтгэлээсээ бид гэж одоо юу гэдэг гансран тийм ээ. Одоо ганцаард нь сэтгэлээр гутран гэдэг юмыг бол би өөрөө Солонгост 20 жил байхдаа монголчуудын холбоо гэдгийг байгуулад тийм ээ. Тэнд одоо маш олон залуучуудаа хамтарч ажиллаж байхдаа тэр бол мэдэрсэн. Тэгвэл энэ ухаантууд тааж өгöd өнөөдөр бидний үр хүүхдүүд өндөр маш оюуны маш өндөр потенциалтай тийм ээ. Ер нь IQ гэж бид нар ярьдаг тийм ээ. Тэр IQ бол дундаж бол юу бол 140-өөс 70-ийн хооронд бол энгийн хүмүүс байдаг. 70-аас доошоо бол дандаа сэтгцэн өвчтөй тийм ээ. Бид нар одоо нийлэн доогуур хүмүүсүүд бол IQ доогуур байдаг. Тэгэхэд монголчуудын дундаж IQ 120-с дээш гэсэн нэг юм судалгаа бид юм билээ. Энэ маань өөрөө юу гэхээр хүмүүний одоо хүн төрөлхтний IQ-гийн түвшнээс бид нар дундаас дээшээ байна л гэж байна тийм ээ. Өнөөдөр нэрэл бидний эргээд бодоход бидний амьдрах одоо өөртөө бид нар байгаль дээр байгаа энэ зүү зогтлоо тийм ээ. Цаанаасаа мэддэг. За амьдрах тэр ур ухаан ч гэдэг юм хаан ч утсан бид нар манай монголчууд муу явхаасаа илүүтэй сайн явах нь их байдаг. Тэрийг ердөөсөө хилдэггүй. Муу явдгууд нь өнөөдөр тийм ээ Монголынхаа улс үндэстнийхээ нэрийг одоо бозрлаад ингэ явчаа. Эндээс бид нар бас өөрсдийн чадвар чадамжаа тооцоолоод үзэх юм бол богинохон хугацаанд айгүй голдон чадваруудыг бид нар өөрийн болгож чаддаг. Тэгэхээр энд маань өөр юу гэж бодож байгаа гэхээр тэр ухаантнууд гэдэг юм уу тийм ээ өнөөдөр бид нар энэ нийгмийг бий болж зохицлохдоо нэг л юмд монголчууд төвлөрөх хэрэгтэй юм шиг надад санагддаг. Юу гэхээр олон тишээ самрах биш ээ тийм ээ. Бид нар дэлхийн одоо тэр массовыг гэдэг юм уу олон үйлдвэрлэлийг гэдэг юм уу тим юмдаа ч гэдэг юм. Энэ олон одоо улс төрчид энэ олон эдийн засагч нар бид нар бусад Америкийг ч гэдэг юм уу Солонгосыг бид нар харж тийм ээ шогшрох хэрэггүй юм шиг. Зүгээр бидний энэ одоо юу гэдгийг байгаль дэлхий дээр байгаа дуустдаг тэр эд баялаг гэхээс илүү нөөцөөс илүү дуустгүй оюуны бид нар нөөц маш их байгаа учраас энэний контентын буюу энийгээ бид нар өөрийн болгож тийм ээ ойлгоод дистратаа эмгэлж янзлах юм бол бид нар маш богинохон хугацаанд тийм ээ улс орнод хөгжих боломж гарч зөндөө гарч ирдэг. Гол нь бид нар Монгол хүнээ нэгдүгээр хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэднийг хайрлах хэрэгтэй тийм ээ.
одоо тэр хүмүүстийг хийж байгаа болгоно дэмжих хэрэгтэй юм бол бидний монголчуудын хамгийн нэг хөгжихгүй байгааг юм хэлээ зэрэг шуудаанд хийсэн одоо юу шиг эвэр шиг тийм ээ монгол хүн юм ярих юм бол бүгд тэнэг. Гадаадаас нэг хүн орж ирээд тэр нь одоо магадгүй эх орноос хөгцөж байж болно те. Нэг шалахгүй нэг хүн байж болно те. Гадны хүн болгоо ухаантай цэцэн тийм ээ. Гадаад хүн хэлсэн болгон өнөөдөр үнэт зүйлтэй. Тэгвэл өнөөдөр манай Монгол дэлхийг өнөөдөр гайхуулах тэр бүх гаргалгаанууд нь сургаал дээр байж байна. Тэгэхээр энэ дээр гадны юм шүтгээсээ илүүтэй Монгол хүнээ хүндлэе, хайрлая, хүлээн зөвшөөрэй тийм ээ. Тэр хүн юу хэлээд байгаа нь тэр хүнийг буруу биш. Айлсгүй энэний сайн гэж юу гэдгийг ингэ шогшрох биш. Монгол хүнийхээ хэлсэн үйлдэл болгоныг хүлээн зөвшөөрөх юм бол 3 сая иргэн өнөөдөр тийм нэгдмэл байгаад юун дээр бид өнөөдөр одоо гол асуудлаа төвлөрүүлэхэ гэдэг дээр л хүлээн зөвшөөрөх юм бол надад бол Монгол улс хөгжих бол маш ойрхон байгаа гэж хэлж байгаа. Хөгжөөгүй хөгжиж байгаа. Энээс урд хөгжих ёстой гэж бодож байгаа. Хөгжлийг Улаанбаатарын төвд барьсан хэдэн өндөр шилэн байшингаар хэмжээд байгаа юм шиг үү? Яг тэгж хэмжээд байгаа учраас буруу байна. Аав ээж нь одоо хаана байгаа? Миний ээж одоо Улаанбаатар хотод байгаа. Юу хийж байна? Хүүхэд асарч байна. Үгүй. За. Хүүхэд асраагүй. Миний хоёр охин бас яхав би хоёр охинтой л доо. Тэгээ гадаадад ажиллаж амьдраад 20 жил болохоор өөрөө ирэхгүй одоо эх орны биш хүн болч мэдээ гэж би бас санаа зовдөг. Тиймдээ ч би 4-5 жил юм хоёр хүүхдэд тэврээд нөхөртөөгөө тийм ээ. 11 сарын 26-ны тусгаар тогтнолын өдөр тийм ээ. Миний хувьд манай гэр бүлийн хувьд манай өр хүүхдүүдийн хувьд бол эх орондоо ирэхдээ бас хажиргалтай аюу тийм тэмдэглэлтэй өдөр байсан. Өнөөдөр гадаадд маш олон монголчууд ажиллаж амьдарч байгаа. Гадаад гоё л доо гоё. Сайхан. Гэхдээ би юу гэж боддог гэхээр өнөөдөр бид нар насны эцэст Монголд очно гэж гадаад байгаа монголчууд нь хэрдэг. Уучлаарай Монгол өнөөдөр насны эцэст тийм ээ өөрийнхөө биеийг оршуулах гэж ирдэг оршуулгын газар бишээ гэж би хатуухан хэлдэг. Яагаад өнөөдөр чи эдэр залуу насндаа сурсан мэдсэн зүйлээ хэцүү ч гэсэн чи Монголдо ирээд тийм ээ бий болоход энэ оюун мэдлэгээ зарцуулахгүй бол чиний үр хүүхэд нь чи гадаадд гадны юм шүтээ тийм ээ гадны иргэн болоо явчих юм бол хин энэ Монголд чинь 30-40 жилийн дараа тийм ээ одоо хөгжүүлэх юм бэ гэж хүн болгон бодох хэрэгтэй юм шиг. Хоёрдож гадаадд өнөөдөр сураад ажиллаж амьдарч байгаа хүмүүсүүд яалтчгүй хүүхдүүд нь жээлтэй болсон учраас тэр хүүхдүүдэд дагаа явж идэг. Өнөөдөр харуулсалтай байхгүй тийм ээ. Би Монгол иргэнийг гадаадд тэр чигээр нь алдаад гадны хүнтэй суулгаад ингэ байж болно л да орчин цагт тийм ээ. Хин чинтэй сууж болно. Үнэхээр бид нар 50 жилийн дараа дэлхий яаж өрсөлдөж биелж таарч мэдчихгүй. Гэтэ бага насны дурсамж гэдэг юм уу? Монголынхаа талыг мэдрэхгүй бол тэр хүн гадаад гарахтаа буцаад эргээд Монголд орж ирдэг юм байл. Тийм ч учраас би хоёр охиныгаа одоо сүүлийн 6-7 жил өстой Монгол найзагтай болгоод хэцүү ч гэсэн үйл тулгалсан ч байсан Монгол хэлтэй болгоод буцаахад одоо миний хоёр охин бол хизээж гадаадд ажиллаж амьдрахгүй буцаад сурсан зүйлээ эргээд ирэх ийм л одоо ядаж гаргасан хоёр хүүхэдтэй тийм ээ би эх орныхоо төлөө зүтгэх тэр сэтгэлтэй болох нь бол хүний одоо Монгол хүний үүрэг юм болов уу гэж бодож байгаа. Түрүүн та Хуушаан гэдэг нэг хүний тухай ярьсан. Тий. Нэг сайхан дуу зохиосон байдаг шүү дээ. Тий. Нардлаг Монгол орн. Миний өвөө бас залуудаа гадаадд суралцж байхдаа Нардлаг Монгол орн гэдэг эх орноос хамгаалсан сэтгэлээр бичсэн байдаг юм билээ. Тэгээд Нардлаг Монгол орн гэдэг маань одоо Монголын төмөр замын сүлд болцсон байт юм билээ. Тэгээд үг нь одоо Хуушаан гэдэг тийм ээ аян одоо том жагаа билээ тийм ээ тэр хүн байдаг. Тэгээд би боддог юм л да оюуны өмч гэдэг бол аягүй чухал л та тийм ээ юу гэхээр зарим газруудад одоо өвөөгийн минь нэрийг авч хаяад үг аян одоо жаргал сайхан гэ явцсан тохиолдолд тэгээд надад юу гэж бодогддог гэхээр тэр хүний сэтгэлийн тэр онгод тийм ээ эх орноос сансан сангалцсан баг хүн болгоны тийм ээ одоо юу гэдгийг дуулдаг сэтгэлээсээ дуулдаг тэр үг маань өвөөгийн минь нэрээр бас ингээд үг нь удаан хугацаанд байгаасаа гэж бол хүсдэг. Монгол хэл их баян бас яруу тансаг. Одоо сүүлийн үед монгол хэлийг монголчууд өөрсдөө бас зөв ярьж хэрэглэж чадхаа байж юу гэж ойлгож байгаа юм. Боловсрал, ухамсар хоёр энэ дунд хэрэг цай байдаг бай. За, боловсрал гэдэг зүйл бид нар бол одоо боловсралтай хүн гэх юм бол ихтэй сургууль төгссөн тийм ээ. Дипломтой, за бүр магистр, доктор, профессор гэж явжвал их л мундаг гэж ойлгодог. Өнөөдөр дэлхийн ертөнц маш хурдан хөгжиж байгаа. Та хичнээн Харвардыг сургуулийг онц төгссөн байна. Монгол улсын их сургуулийг онц төгссөн. Хамаагүйгээр өнөөдөр энэ дээд боловсрал гэдэг зүйл бол сэтгэлийн боловсрал болж хувирсан. Энэ юу гэхээр зэрэг хүн байх хэрэгтэй. Та нэг цаастаа байлаа гэд хэрвээ гिचнээ та өндөр 3 дээд сургуулийг онц төгссөн ч байсан тийм ээ. Өнөөдөр хүнийхээ хувьд хинбэ гэдэг айгүй том асуудал яригдаж эхэлж байгаа. Тийм учраас энэ маань юу гэхээр хүн өнөөдөр хүн байх хэрэгтэй. Бид нар социализм ч ярьдаг гэсэн. Өө юм ч ярьдаг гэсэн тийм. Өнөөдөр та мэрэгжлийн хувьд айгүй сайн байж болно. Гэтэл та хүн биш үү яг. Эхнэрээ зодддог тийм ээ.
одоо тийм гажсдаггүйтэй муу муухай зүйл хийдэг тийм хүн байвал энэ хүн ёс суртахуунтай хүн үү гэсэн. Ариун явдал мөн үү гэж хэлмээр тийм ээ. Тэгвэл өнөөдөр боловсрал гэдэг зүйл бол яг цэвэр тэр хүний дотоод ертөнц бөгөөд сэтгэлгээний тийм ээ тэр одоо аюуны дархлаа гэж ойлгож байна. Буюу тэр хүнийх өөрийн үнэт зэн зүйл юу вэ? Орчин цагт өнөөдөр өртөг тийм ээ үн өртөг үнц нь хоёрыг ялгах байсан. Бид нар өнөөдөр брендинг боолоод болсон тийм ээ. Та 5-70 унжаахан бол хүн. Өнөөдөр та шүүв үнсэн байвал бас хүн тийм ээ. Брендинг цуг барьсан байвал хүн. Гэтэл үгүй юу гэхээр зэрэг өнөөдөр бид нар ямар нэг хүний оршуулганд орчоод ивэдээ сар болгон 5-70-ыг цоош нэр нь хойцолж ундаг байж үлээ. Тэгж бид нар дурсдаггүй. Өгвөл энэ их ч их гой гангач байж үлээ. Лүү өтөний зүг барайлгүйгээд идэгвэжлээ гэж бид нар дурсдаггүй. Хүн өнөөдөр тийм ээ өөрөөсөө юу үлдээдэг гэхлээр төгс өвл үлдээдэг. Та гिचнээ баян байсан ч өнөөдөр тийм ээ бурхан дээр очиод алтан зүүгээр арийн хаалгадаа төрлөө сайжруулдаг гэсэн ч буцаад Монгол хүн бол дөрөхгүй. Тэгэхээр энэ маань өөр юу гэхээр монголчуудын хамгийн их шүтдэг байсан зүйл юу гэхээр үнэт зэн зүйл өөртөө итгэлтэй. Хоёлаа бодъё л да. За танай энэ телевизийн энэ байранд 200 жилийн өмнө юу исэн бол 500 жилийн өмнө юу исэн бол сайхан Монгол улсын тал исэн баг тийм ээ. Магадгүй яг энэ хэсэг дээр ийм бор гэртэй тийм ээ бидний өвөг дээц ингээл одоо өвөл бол тийм ээ өвлжсэн амьдарч исэн баг. Би нэг л бод тэдний өнөөдөр шүү дээ тийм ээ амьдралыг бид нар эргээд нэг бодоход үнэхээр нэг хөдсөн дээлтэй бор гэрт дотор тийм ээ эргээд нэг харахад тэдний амьдрал одоо яг бидний харж байгаа бол бас хэцүү амьдрал юм шиг харагддаг тийм. Гэтэл тэд нар хамгийн ажралтай хүмүүс. Тэр үед бол тэмбүүтэй байсан уу, бөөстэй байсан уу, бөөстэйсэн тийм ээ. Тэд нар тэгтээ нэг л өнөөдөр үнэт зүйлс юу гэхээр үр хойчтой бид нар тийм ээ тусгаар тогтнолыг л үлдээе. Өнөөдөр Сүхбаатар гэдэг хүн байсан шүү дээ тийм ээ. Сүхбаатар дээр өнөөдөр Баруун аймгийн өгөөл Зүүн аймгаас нэг хэдэн залуучууд морьтой агсаж орж ирээ. Сүхбаатараа чи өнөөдөр дайлаар мордох гэж байна уу? Чи надад нэг эмбүү өгч. Тэгвэл би нэг хэдэн залуучууд тийм ээ дагуулад аваад ирвэл гоё шүү дээ. Тэгэж ялгарч байгаагүй байх гэж боддог. Тэд нар өнөөдөр үнэт зүйл нь юу байсан гэхээр ад жаргал тийм ээ амар амгалан үр хүүхдэд өвдөх зайтай яваасаа гэдэг тэрэ бүгд өнөөдөр тийм ээ ястаа ардаасаа ахуулаад тийм ээ язгууртан хүрт нэгдсэн байдаг тийм ээ. Өнөөдөр бид нар халт цард гэж ярьдаг. Халт цард гэж юу юм бэ? Автоматар бид нар ядуу ард гэж ойлгодог. Монгол үгэнд бүгдээр агуулгатай байт юм л. Бид нар үг дээцэд одоо эрдэмтдтэй би уулзтаа тэдний нэг үг үсгийг чсэн би алдахгүй байхаас гэж боддог. Өнөөдөр одоо хөдөө орон нутагттай зарим хүмүүс ингээд настай хүн насрахад одоо маш их харуулсмаар байдаг. Тэр хөдөө байгаа тэр настай хүн бол бүхэл бүтэн номын сан манай тийм ээ өв тэр хүнтэйгээ хамт устдчихэдэг. Тэгэхээр бид нар юу гэж бодох хэрэгтэй гэхээр хажуудаа байгаа эмээгээс тийм ээ тэр хөдөө байгаа одоо өвөө эмээгээс очиод өөртөөхөө тухай сайн асуу. Судалж бич тийм ээ. Тэгжээ та өнөөдөр төгс өвийг бий болгоно. Өнөөдөр тэр 200 300 жилийн өмнө нэсэн тэр үг дээдсэн юм аа тийм ээ. Цусаан урсган байж олж авсан энэ тусгаар тогтнолыг бид нар өнөөдөр эдлээ сууж байгаа шүү дээ. Тэдний үнэт зэн зүйл өнөөдрийнхоос бид нар илүү байсан. Гэтэл тэдний өнөөдөр сүнс гэж байдаг бол биднийг харж байгаа. Хараад ямар гоё орд хар шиг юм миний үр хүүхэд амьдарч байна. Ёстой сайхан амьдарч байна та гэж дээрээс хардаг байх л та. Гэтэл бид нар өнөөдөр яаж сэтгэлээрээ гутраад амиа хорлоо тий би бинийгээ өнөөдөр үзье ядаа түгжрэгтэй би нэрөө ялцаад ингээд нэг жаргалан ташуурсан тийм ээ жаргалан зовлон болцсон ийм л арт юм. Тэгэхээр энийгээ бид нар ойлгох хэрэгтэй. Бид нар ойлгоход маш ойрхон юу гэхлээр бид нар оюуны потенциал маш өндөр учраас. Юутай холбоотой одоо энийг ойлгохын тулд тий одоо дотоод сэтгэлийн нэг тийм хөлөөн гэж үү. Би тань тийм мэрил л ингээд нэг одоо өмнө би бол говийн хүн биш л тий. Гэхдээ нэг судалгаан дээр үйдэг юм хэлээд манай Монголын говийг судалсан бас одоо энэ Сахарын говийг судалсан эрдэмтдтэй нэг гаргасан сонирхолтой тийм судалгаа хийсэн. Юу гэхээр юунууд элсэн уулууд нүүд юм ээ л тийм ээ. Бид нар ингээд харахад дээрээс нь ингээд салхиар ингээд тэрийг гिचнээ иллээ тэр одоо элсэн уул хэдхэн цагийн дараа энэ талд ингээд нүүдэх юм байл. Тэгээд тэднийг эрдэмтэд судлаад үтсэн гинэ. Удсан чинь тэр уулын дотор тийм ээ тэр элсэн уулын дотор нэг гин ширхэг элс байдаг гинэ. Тэр өөрөө хөдөлт юм. Тэр байгалийн тогтолцоо. Тэр нэг элс ганцаархан тог гэд унахад тэрний дараа бүгдээр ундаг юм. Тэгээд ийшээгээ бүр ингээд амьд юм шиг нүг өвчдөг гэж одоо энэ судалгаа гарсан. Тэрнтэй адилхан хүн өөрөө өөрийнхөө галыг хүн өөрөө л асаав. Таны өнөөдөр жаргалтай байхыг, таны өнөөдөр өөдрөг байхыг гэдэг юм уу те. Өнөөдөр Монголд хүний нэг хэлсэн үг нэг майнтай тэнцүү гэж миний үг дээц ярьд юм бил. Амьд бид нар тийм ээ бидний хэлсэн болгон яг биелдэг. Тэгвэл Монгол хүний дотоод сэтгэл дээр тийм ээ өөрийгөө асаах гал гэж би тийм ээ. Бид нар ямар ч хүнийг хэлдэг, ямар хөөрхөн хүн бэ гэж бид нар ярьдаггүй тийм ээ. Одоо орчин үед хөөрхөн муугаар ярьдаг болсон. Манай монголчууд нүдэндээ галтай, нүүрэндээ цогтоо гэж ярьдаг тийм. Энэ маань бидний дотор хиймэр байхгүй.
байгалаас заяагдсан, генээс заяагдсан тэр хямраа бид нар өөртөө өрдөж асааж тийм ээ. Өөртөө ихтэй байж одоо Монгол улс тийм ээ өнөөдөр аж жаргал гэдэг юм амар амгалан. Амар амгалан бол хамгийн дээд жаргал. Хоёулаа түрүү ярьжсэн Монголын брэнд бол Монгол өөрөө юм аа гэд. Тэгээ энэнд бол таны хэлснээр өөрийгөө Монгол гэж боддог бүх хүмүүс оролцох ёстой. Энийг бас хэрэгжүүлэх хийх ёстой гэж. Монгол гэж өөрийгөө боддог хүн гэдэг нь одоо уран зохиол дээр гардаг шиг Монголын төлөө цохилох зүрхтэй зовх сэтгэлтэй хүнийг хэлж гэнэ үү? Монгол төрсөн л хүнийг хэлж гэнэ үү? Дэлхийд дээр маш олон монголчууд бай. Тийм ээ. Ганцхан Улаанбаатар хот монголоор бодохгүй болов уу гэж би бодож байгаа. Юу гэхээр дэлхийд дээр Монгол цустай, Монголын төлөөх сэтгэлтэй дээр үед үг дээдсмэн орхичихсан тийм ээ маш олон язгуур овг аймагуд үлдсэн байна. Тэгвэл Монгол гэдэг энэ үгийг сэтгэл зүрхэндээ тийм ээ одоо хадаастай байгаа. Магадгүй ирлиз мөртлөө Монголынхаа төлөө сэтгэл өөрөө ирэхгүй ирдэг хүмүүс гэж байдаг тийм ээ. Бид нар өнөөдөр одоо далаалаа хүртэл хэлсэн байдаг тийм ээ. Та хойд насандаа ямар хүн бол төрөх вэ гэж. Би Монгол хүн бол төрхийн сан гэж боддог. Энэ бол бид нар тэнгэр заяатай холбоотой. Бид нар бол хувьтай ард түмэн тийм ээ. Тэнгэр заяатай гэдэг үгийг би их тайлбарлах дуртай л да. Бид нар тэнгэр заяатай гэхээр яадгийг жоохон тэнгэртэйгээ ойрхон өндөр учраас тийм ээ тэнгэр заяатай юм. Бид нар өндөр Чингис хаан гэж болно тийм ээ. Бид нар Хямарлаг ард түмэн бидчтэй гэж цээжэд дэлтгэхээсээ илүүтэй бид нар яагаад тэнгэр заяатай мэ гэдэг ойлгож ухаан чухал болов гэж бодож байгаа. Яагаад далаалаа хүртэл хойд настай Монгол хүн болох гэдэг юм бэ тий. Тэгвэл өнөөдрийн чивдгээр одоо ингээд Монгол хүн бодорч за хурдан цолоос явж нэг 5 цас олох юмсан гэл тэгээ гутарцсан суугаад байгаа юм. Энэ аюу тийм харьцангуй ойлголт байгаа зү тий. Гэтэл өнөөдөр манай Монгол тийм 3 заяа байдаг юм л да. Тийм учраас бид нар бусдаас ялгаатай тийм. Өсөхгүй байхын дээд заяа тийм ээ. Эрхчлөөтэй байх эрхэм заяа, ирээдүйтэй байх тэнгэр заяа гэж. Монгол хүн хизээч өнөөдөр түүхэндээ турж өгч байгаагүй. Монгол хүмүүс түүхэндээ хизээч боол байгаагүй. Монгол улс тийм ээ. А ирээдүйтэй байх тэнгэр заяа гэдэг нь зөнтэй холбоотой. Ийм 3 заяа бидний заяасан учраас бид нар үеийн үед тийм ээ хэдэн үеэрээ бид нар тэдний хэдэн саяар байгаагүй юм биш шүү. А гэхдээ бидний ген гэдэг бол бусдад өнөөдөр амьдралын утга учирыг ойлгуулж тийм ээ энэ хорвоо ертөнц орчлон ертөнцийн одоо энэ зүй тогтлыг ойлгуулахад төрж ирсэн ийм цөөн хартун байт юм бэл. Тэгэхээр би бас огшгож тийм ээ өөрийгөө одоо монгол хүн гэж бодох гэж бод хаа байгаа гадаад байгаа ирлиз хэдэн жилийн өмнө одоо өвөө минь тийм ээ Монгол байсан гэлээгээд Монгол руу тэмүүлж ирээд энэ сайн үсэж байгаа бас олон гадаад байна тийм ээ. Одоо төржигсэн мөртлөө одоо сэрээгүй байгаа ч гэсэн 30-та 40-та болгоод нэг тийм сэтгэлийн дуудлага гэж байдаг тийм ээ. Өнөөдөр би сэтгэлийнхаа дуудлагаар л 6-7 жилийн өмнө Монголд ирсэн. Би 20 жил гадаад амьдарч та сайхан байсан тийм ээ. А гэтэл эргээд нэг бодоход би өнөөдөр би хийх ёстой учраас сэтгэлийн дуудлага маань надад Монголдо ирээд одоо би энэ төрд нэг жил ажиллаад ерөнхий сайдын дээр үндэсний брэнд гэдэг зүйлийг тийм ээ тодруулаад тэрний дараа би одоо төрийн албаны зөвлөлт, төрийн албан хаагчдын чадвар чадамжийн хүний нөөцийн аудит хийхний журам аргачлалыг боловсруулад дээрээс нь би Монголынхаа ард түмэн одон залуучууд хүүхдүүдтэй Монгол хүний язгуур мөн чанар гэдэг ийм сайхан одоо соёнгийн гэрэл ажлыг хийгээ явж байгаа лээ. Би хийх ёстой ажлаа хийгээл явж байгаа гэж бодчих. Тийм учраас хүн тэр өөрийнхөө амьдралын дуудлага, сэтгэлийн тэр дотоод дархлаагаа мэдэрч сурах хэрэгтэй юм болов уу гэж бодож байгаа. Бурхны тухай юу гэж боддог вэ? Бурхан гэж юу? Би бол өөрөө одоо намгүй. За би бол шашингүй гэж хэлнэ. Юу гэхээр миний хувьд бол би тэнгэртэй л итгэдэг. Тийм ээ. Юу гэхээр байгаль ертөнцид миний дээд өвөг дээдс маань сүнслэг ертөнцид намайг харж байгаа. Миний заяаг туршиж байгаа тийм ээ. Юу гэхээр Монгол хүн дээшээ 9 үеэ мэдэх үүрэгтэй, доошоо 9 үеэ одоо хариуцах үүрэгтэй гэдэг юм лээ. Тэрнтэй адилхан миний дээшээ 9 үе намайг харж байгаа. Би доошоо 9 үе би хизээ тэнгэр нь хорвоод жарахтаа би ахаа сүнслэгтмээ тэр өвөг дээдс болоод дээшээ одоо жаргах учраас би доошоо 9 үеинд хариуцах үүрэгтэй гэж боддог. Тэгм учраас би өнөөдөр байгаль дэлхийдээ хайртай, эх орондоо хайртай. За хүн өнөөдөр өөртөөгөө Монгол хүн өнөөдөр яаж ажиллах ёстой гэхээр зэрэг миний бодлоор бол Монгол хүн өстэй тойл ташуур хэрэгтэй гэж боддог. Тойлонд өөрийгөө та хар. Оюунаар өөрийгөө ташуурд тийм ээ. Өнөөдөр Монгол хүн сэрэг цаг болсон. Сэрнгээд өнөөдөр бид нар одоо засгийн газрын гадаа тийм ээ чулуу шидээд орилолдоод тийм ээ муу мухай юм одоо давраагаад тийм ээ дэврийгээд явж иж болохгүй. Та оюунаараа хийх ёстой ажлаа дорн тийм ээ. Та одоо юу гэдэг уул уурхад ажиллаж байгаа бол тийм ээ ёс зүйтэй ажил.
та далах хийдэг бол далахаа маш сайн хий, тийм ээ. Иймч бол чин сэтгэлээс эмчээд хийдэг байхгүй. Хүн болгон өөр гэсэн өгдөлт. Би бол энэ амьдралын ердөөс фундамент буюу суурь гэж ойлгодог. Би бол шал гэж ойлгодог. Юу гэхээр зэрэг өнөөдөр соён гэрэлч хүмүүс тэр дээвэр дээр шан дээр биш тийм ээ. Яг тэр суурин дээр өнөөдөр бат цогсож чадчихж тэр суурин дээр маш өндөр тийм ээ оюуны тийм том цамхаг бий болох болов гэж боддог. Та сая сүнсний тухай ярьлаа. Сүнс гэж юу байна? Байдаг. Би бол батдаг. Миний сэтгэл зүрхэн дотор би тийм ээ. Миний өвөг дээдсийн сүнс надад ирдэг. Би тэр сүнсээрээ би дараагийнхаа үедээ бас дамжиж явдаг. Магадгүй та би 200 жилийн өмнө Монгол хүн байсан. 2 сая жилийн дараач би Монгол хүнээр төрнө. Тэрэндээ би Батнот итгэлтэй гэдэг. Юу гэхээр зэрэг Монгол хүн яагаад тэнгэрлэг зайтай гэхээр зэрэг өнөөдөр би Монгол хүн бол төрчөөд дараа заяандаа би тийм ээ зөнгүү ард түмэн буюу тийм ээ тэр зовсон сүнсэн давхцсан тийм ард түмний дунд би төрөхгүй гэдэгт итгэлтэй байдаг. Яг л өнөөдөр бидний бие бол 100 жилийн дотор тийм ээ эдлээд өнгөрөх аялагчийг л би өнөөдөр энэ биеийг сайхан зөв эдлээд дараагийнхаа төрөлдөө сүнслэг биеэрээ би дахин Монгол хүн болдог гэдэгтээ бүр итгэдэг. Сүнс зөвхөн хүнд үү тийм үү өөр бусад амьтанд байна уу? Бүгдэнд би. Энэ хорвоо ертөнцийн ганцхан хүн амьдэрдэг юм шүү дээ. Бид нар өнөөдөр маш олон амьтдтай модтой тийм ээ энэ дэлхийтэй амьдарч байгаа. Дэлхий өөрөө амьд учраас хүн өнөөдөр энэ дэлхийн ертөнцийг удирдах гэж боддог байхгүй юу? Үгүй. Энэ дэлхийн ертөнцийг чи сайн сонс тийм ээ. Дотоод төр ертөнцийг нь мэдэр. Чи энэ эд эсийн нэг учраас чи яг байх ёстой юмдаа байх ёстой болохоос тийм ээ. Өнөөдөр амьтад хүртэл биднийг үнэхээр хилтэй бол тийм ээ. Энэ мод чулуу өнөөдөр хилдэг бол биднийг ямар тэнэг юм бэ гэж боддог л ахал та. Тийм учраас хүн ер нь эд эсийн нэг хэсэг учраас өөрийгөө өмөөрөх биш. Өнөөдрийнхөө амьдралдаа гомдлох биш тийм ээ. Гоншигнож одоо хин нэгнээс тийм ээ хайр хүлээж суудаг биш. Хүн өөртөө итгэлтэй, бусдад тийм ээ эерэг, эх орондоо хайртай байна гэдэг өөртөө хайртай байл гэж. Өөртөө хайртай байна гэдэг маань одоо зөвхөн гэл тийм ээ бусдад хамаа авахгүй тийм ээ эгоист зан гэж үүдэг ш. Тийм зангаар биш. Би энэ хүнийг ямар үе төлөвшдөг гэж бодохоор та бид нар 50 жилийн дараа 100 жилийн дараа хумхын тоос байхгүй. Бид бүгдөө хумхын тоос болно. Хин чижээ таныг байгаагүй юм шиг би амьдраагүй юм шиг өндөр байхгүй бол. Тэгвэл бид нар ертөнц галактикийн хувьд тийм ээ хумхын тоос хин нэгний хувьд бид нар хорвоо ертөнц гэдгээ яг энэ тэнцвэрээ ойлгосон үед хүн төлөвшдөг болов. Тийм ээ бид нар хорвоо ертөнцийн хувьд л байхгүй болол хүмүүс ирээл амьдрал. Яг одоо би та үр хүүхдийнхээ хувьд би үр хүүхдийнхээ хувьд магадгүй би Монгол залуучуудын альсгүй Монгол хүмүүсүүдийн хувьд тийм ээ та хорвоо ертөнд байж болох байхгүй. Тэгэхээр энэ хоёрын тэнцвэрийг өнөөдөр мэдрээд энэ хоёрыг тэнцвэртэй аваа явсан тохиолдолд хүн төлөвшөөд тийм ээ амьдралдаа сэтгэл хангалуун тийм ээ өөрийнхөө сэтгэлийг удирдаад ингээд амар амгалангийн дээдээр энэ хорвоо ертөнцийг заяасан энэ богинохон насандаа хоосон биш утга учиртай амьдраад л жаргах хэрэгтэй болов уу гэж боддог. Таны бодлоор хамгийн сайхан аз жаргал юу вэ? Хамгийн сайхан аз жаргал уу? Мэдээ аз жаргал бүхэн сайхан л да. Тийм. Аз жаргалтай байна гэдэг нь шүү дээ. Хүн миний бодлоор аз жаргал гэдэг бол миний дотоод ертөнц амар амгалан байхыг л хэлэх байна. Дотоод ертөнц тийм ээ. Дотоод ертөнц гэдэг бол агуу зүйл. Дотоод дуу хоолой гэж агуу зүйл. Хүний зөн тэр өөрийн миний хувьд л амьдрал гэдэг бол шүү дээ. Би хин нэгний төлөө ямар нэгэн сайхан үйл хийдэг баг. Ямар нэгэн сайхан хэргийг бүтээхийг л хэлэх баг тийм ээ. Өнөөдөр бид Батгэрл гэдэг хүн байхгүй шүү дээ тийм ээ. Хизээний байхгүй бол би ахаал хин нэгний сайхан алтан савнд дахин монгол хүн бол бид ахаад төрнөдөө. Магадгүй та би өнөөдөр уулзах хүмүүс уулзаж учрах хүмүүс учрсан гэдэг шиг. Мянган жилийн дараа та эх орныхоо төлөө алтан амиа өргөсөн дайчин байсан байж бол өрлөг жинжин байсан байж бол би ч магадгүй тийм ээ ингээд саянгийн гэрэл явдаг тийм ээ орой ингээд нэг Монгол одоо монголчууд маань гэр сургалт гэж ярьдаг тэр гэр дотор биш л дээ тэр одоо тэр аюуныхаа юмыг өдөр болго үр хөвгдөд би тийм сайхан одоо аюунлын эмгтэй ч юм уу имээ ийсэн байж магадгүй тийм ээ гэтээ энэ өгөгдлүүдийг хүн таньж явах хэрэгтэй тийм ээ тэр дуртай юмдаа хүнийг хийгээ явж байхдаа ялрахдаггүй үстэй би нэг 8 цаг болчтой би 16 би үнэхээр энэ хичээлийг заагаад монгол хүний язгуур мөн чанар гэдгийг яриад миний дотоод сэтгэл амилж яадаг тийм ээ чаргаж яадаг тийм ээ магадгүй би ихтгэл тавиад зогсож байхдаа би биенээсээ миний сүнс мөн гараа явчихдаг би тэрэндээ ихтгэлтэй тэр энэ маань юу гэхээр хүн дуртай юмаа хийж яхад хамгийн ажралтай мөч байдаг тийм ээ тэр дуртай юм нь нийгэм нийтийн төлөө эх орныхоо төлөө тэр хүн заримдаа ямар үедээ өөрийгөө буулгах хэрэгтэй гэхээр өөртөөгөө та тархиараа харьц бусаддаа та зүрхээрээ харьц юухээр өөрийгөө та хүмүүжүүлж явах хэрэгтэй тийм ээ бусдыг та хайрлаж явах хэрэгтэй байхгүй
Гэхдээ хайрлахтаа буцаад би хайр авна гэдэг утгаар биш тийм ээ. Хайр гэдэг бол маш том агуулга. Би их орондоо хайртай, нохоттой хайртай, өдөө тийм ээ өр хүүхдүүдтэй хайртай, машинтай хайртай гэж болно л да. Харин дурлаж болохгүй. Нохотоо дурлаж болохгүй, машинтаа дурлаж болохгүй. Юу гэхээр дурлал гэдэг бол эр имийн асуудал бөгөөд нандин харилцааны асуудал байдаг учраас энэ үг энэ хэлж байгаа үйлдэл болгоно хүн бас ялгаж залгаж сурах юм бол амьдралыг маш энгийнээр ойлгож авдаг. Энгийнээр ойлгоод авсан тохиолдолд тэр амар амгалан ирдэг юм шиг санагддаг. Тэр ярилцах цаг ер нь өндөрлөх төгч байна. Монголчууд хизээ дэлхийн төв болох бай. Нөгөө брендинг тухай ярьж. Тэгээ брендинг үг бол гарсан. Тэр эд чидтэй юм шиг манай одоо эрдмийн зөвлөлийн эрдэмтэн багш нар маань тэр үгийг бид нар гаргаж авахт үнэхээр огшсон. Бид уйлсан. Яа тэр Монгол улсын Монгол хүний заяа бол хаяаг юм бэл. Тэгээ би даач энэ үгийг маш олон хүмүүс надаас хүсгэлтэй батгэрлагч та тэр үгээ зарлаач тийм ээ. Ямар үг гарсан юм бэ? Би зарламаар санагддаг, аммын затнадаг. Би Монгол улсын ерөнхий сайдд энэ үгийг тайлбарласан. Монгол улсын засгийн газрын хуралдаанд энийг оруулсан. Юу хэр хэн хийсэн чухал биш тийм ээ. Гэтэ энэ үед үнэхээр бид нар тэр эрдэмтдийн минь хилээд байгаа түүхэн энэ үйл явц те энэ нүгээр бид нар дэлхийд өнөөдөр Монгол улсыг барлна тийм ээ. Өнөөдөр тамгална гэж байгаа юм бол Монгол улсын ерөнхий сайд хөрслөх та тийм ээ. Монгол улсын 75 6 гишүүд минь засгийн газрын хуралдаанаар орсон энэ үг минь хурдан зарлаасаа гэж би хүсэж байгаа. Яг л би засгийн газрын төлөө би судлаач хүн би ажилласан байж болно л да. Энд зарлах хэрэг нь засгийн газарт байгаа учраас энэ үгээ зарлаасаа энэ үгийг зарлаж Монгол хүний хэмрэг сэргээгээсэй гэж би чин сэтгэлээсээ одоо тэлсэн ядан хүлээж байгаа. Их баярлалаа. Би бас яг сонссон юм шиг сэтгэл төрлөө. Хөх голтой алтан Соёмбот албаа хөх тэнгэрт зоргоор намарч хүмүүний орчлонгийн дээдийн дэдэд Монгол хүмүүн болж Монгол эхийн хэвлийгээс энэ өргөн уудам нутагт төрсөн, өссөн, төгсөх юм тавилантай хүмүүр аз жаргалтай байгаасаа хээлэндээ зарагдсан унган их нутгаан зорж гүйдэг шиг хизээч таны миний хоочийн бүх монгол хүний нутаг дандаа аз жаргалын өргөө байгаасаа гэж хүсэж байна. Таны ажилд аз жаргал сайн сайхныг хүсье. Маш их баярлалаа. Тэгээд Монголын ард түмэн бол хиймэрлэг ард түмэн тийм ээ. Бид бол хувьтай төрсэн ард түмэн. Тийм учраас энэ хувиа бид нар өөртөө мэдэрч өнөөдрийн энэ монголчууд маань ирээдүйн одоо үр хүүхдүүдийнхаа төлөөд хүн болгон өөрийн гэсэн үүргээ одоо умарталгүй шиг өөрөө өөртөө эзэн ирээдүйн бид нар тийм ээ одоо алтан гүүрэнд байгаасаа гэж үзэж байна. Их баярлалаа. Бидний бэлдсэн нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар үгээр өндөрлөж байна. Монгол улсын урлагийн гавьяас зүтгэлтэн төрийн шагналт бүжиг дэглээч Сэвжидийн Сүхбаатар нэгэнтээ хэлэхдээ миний Монголын бүжиг дэлхийг дэвсэлнэ гэж их омгорхуу огшиж ярьж байсныг үзэгчид та бүхэн сайн санаж байгаа бах. Энэ ч гэсэн Монголыг дэлхийд барлаж байгаагийн нэгэн хэлбэр гэж би ойлгодог. Монгол хүн тархиараа зүрхээрээ тэр өндөр оюун ухаанаараа дэлхийн зулайд үрд биш юм а гэхэд өнө мөнхийн хизээ нэгэн цагт Монголын тэр алтан Соёмбот албааг хоёр гартаан бариад хараа дээгүүр нурууцыг халахах тийм өдөр ойрхон байгаа гэдэгт итгэж байна. Тэрийг Монгол хүн бүхэн сэтгэлээсээ монголоороо байж монголоороо л дэлхийн брэнд болно гэж найдаж байна. Бидний бэлдсэн энэ удаагийн нэвтрүүлэг үгээр өндөрлж байна. Дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй. Хазайлгаж болохгүй тэтэм шиг нэрээр чинь би овголсон. Халуун зүрхний уйрал хайр гунгийн чинь хүртэл өвлсөн. Өргөстэй орчлонд бүдчээд уйлж суухын цагтаа хүн өлгийг минь сийлсэн. Аавтай болохоор амьд явж чаддаг.